За өнөөдрийн дугаараар хэний талаар ярих гэж байгааг бол бүгдээрээ бол хараад ойлгож байгаа байх. За энэ хүний мэдээллүүд ерөнхийдөө байдаг боловч яг хангалттай дэлгэрэнгүй мэдээлэл надад байдаггүй юм шиг санагдсан. За бид нар ерөнхийдөө түүнийг бол ингээ мафийн босс, бодит амьдрал дээрх загалмайлсан эцэг гэх мэт одоо иймэрхүү байдлаар бол мэддэг. Сайн хүн байсан уу гэвэл мэдээж хэрэг сайн хүн байгаагүй. Гэхдээ энэ хүн бол дэлхийн түүхэнд, хүн төрөлхтний түүхэнд за гэмт бүлэглэлийг компани засаглалын түвшинд зохион байгуулж системчилж чадсан. За өөрийнхөө өвийг нэг ёсондоо үлдээж чадсан ийм л хүн. Тэгэхээр Ал Капоне гэдэг одоо ийм энгийн нэгэн Итали цагаачдын хүүхэд одоо хэрхэн Америк нэгдсэн улсын хамгийн анхны бөгөөд хамгийн том гэмт хэргийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулж чадсан талаар ямар саад бэрхшээлүүдийг даван туулсан мөн эцэст нь хэрхэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хараанд хүртэл өртөж тусгай комисс байгуулагдаж ингээд эцэст нь ялахгүй зүйлээс болж амьдрал нь оронгороо эргэсэн талаар бүр төгсөхдөө хамгийн хөөрхийлөлтэй байдлаар ингэж төгссөн талаар бол өнөөдөр ярих болно. За 19-р зууны төгсгөл үеэс эхэлж ярих хэрэгтэй. 19-р зууны төгсгөл үеэс эхлээд Америкийн нэгдсэн улсад тэр дундаа энэ зүүн эргийн Нью-Йорк хотод бол Америк мөрөөдлийн эзэд болохоор өөрсдийнх нь тэр хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж Европын маш олон орнуудаас цагаачид асар их хэмжээгээр бол Америк нэгдсэн улсыг зорж эхэлсэн байдаг. Тэдгээрийн дотор Италиас ирсэн цагаачид Америк нэгдсэн улсын гэмт хэргийн ертөнцид хожим өөрсдийн маш тод уул мөрийг үлдээж чадсан. 1893 онд Италийн Неаполь хотоос Габриэл болон Терезана Капоне хэмээх юм залуу хосууд яг л бусдын адил Америк мөрөөдлөөр жигүүрлэгдэж Нью-Йоркийн Бруклинд анх хөл тавьж нүүж ирсэн байдаг. За Америк нэгдсэн улсад очоод ерөнхийдөө Габриэл бол үсчин хийдэг, харин эхнэр нь бол оюутчин хийж өөрсдийнхөө яг л тэр чин шударга хөдөлмөрөөр бол амьдарч эхэлсэн байгаа юм. За улмаар 1899 оны 1-р сарын 17-ны өдөр тэдний хүү болох Альфонсо Габриэл Капоне хорвоод мэндэлсэн. Тэдний энэ хүү хожим Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн зартай гэмт хэргийн эзэнт гүрний үүсгэн байгуулагч болж чадсан. Архивын баримтуудаас ерөнхийдөө ингээд нягтлаад үзэх юм бол бага насндаа Альфонсо бол маш сэргэлэн ухаалаг ийм хүүхэд байсан. Мөн тэрээр католик шашны сургууль суралцахдаа маш сайн суралцдаг, онц сурдаг хүүхэд байсан байгаа юм. Гэхдээ тухайн үеийн цагаачдын дунд байсан нийтлэг тэр ядуу тарчиг, буурай амьдрал, за мөн гудамжны тэр хатуу ширүүн нөхцөл бол энэ Капоне гэдэг хүүг бол айжмаар өөрчилж эхэлсэн байдаг. За түүний амьдралын хамгийн том эргэлт бол анх 14 наснд нь бол тохиолсон. За тухайн үед юу болсон бэ гэвэл сургуулийнхан нэгэн эмэгтэй багш Капоныг нэг хэрэг үйлдснийхэн хариуд бол шийтгэж одоо нүүрлэн цогссон байгаа юм. За гэтэл Капоне бол өөрийнх нь уур хилэнг бол тухайн үедээ барьж дийлэлгүйгээр зөрүүлээд багшийнх нь нүүрлүү цохиод авсан. За үүний дараа юу болох вэ гэхээр мэдээч хэрэг Капоне сургуулаасаа хөөгдөж байгаа юм. За ингээд яг тэр хөөгдсөн цагаас хойш Ал Капоне дахиж хизээж сургуульд сураагүй, ямар ч боловсрол нэмж эзэмшээгүй. Харин түүний амьдралын цорын ганц их сургууль нь тэр Бруклиний хүнд хэцүү ширүүн тийм гудамж болж хувирсан. Нэг өсөндөө бол гудамжны сургуульд суралцаж эхэлсэн гэсэн үг. За ингээд сургуулаа хайсан Ал Капоне гэдэг хүү бол эхлээд тэр чихрийн дэлгүүрт бол худалдагч хийсэн байгаа юм. Дараа нь тэр цаасан хайрцагны үйлдвэрүүдэд одоо савлагч гэх мэтэр ер нь бол олдсон ажлуудаа бол гололгүй хийж эхэлсэн. За ингээ явж байгаад одоо өөрийн ирэхгүйгээр тухайн үеийн тэр нөхцөл байдлаасаа хамаарат тэр Бруклиний гудамжны гэмт хэргийн бүлэглүүтэй бол холбогдож эхэлсэн. За гэмт хэргийн ертөнцид түүнийг анх хөл тавихт нь бол яг хоёр хүн хамгийн ихээр нөлөөлсөн гэж үздэг юм байлээ. За энэ хоёр хүний талаар одоо би танилцуулна. Гэхдээ дэлгэрэнгүй байдлаар бол контентын дунд хэсэг болон сүүл хэсгүүдээр ярих болно. Яг гэвэл энэ хоёр хүний нэр бол дахин одоо дуулдах болно гэсэн үг. За эхний хүн бол энэ Johnny Torrio хэмээх одоо маш ухаалаг тийм стратегч сэтгэлгээтэй ийм хүн байсан. Энэ хүн ерөнхийдөө Капонед юу заасан бэ гэхээр гэмт хэргийг хэрхэн одоо зохион байгуулалттайгаар үүлдэх, мөн одоо гэмт хэргийн бүлэглэлийг хэрхэн компани төвшөнд тархиараа удирдах ийм арга одоо барилыг зааж өгсөн стратегч сэтгэлгээтэй ухаалаг ийм хүн байсан. Харин хоёр дахь хүн нь бол Фрэнки Йел гэдэг хэнийг ч алхаас буцдаггүй, ямар ч өрөвдөх сэтгэлгүй, маш харгас хэрцгий шөнийн клубын эзэн ийм хүн байсан.
За тэр хүний нөлөөгөөр бол одоо энэ хоёр дахь хүний нөлөөгөөр Капоне бол одоо хүчирхийллийн арга барилууд болон бусдыг айлхан сүрдүүлж дарамтлах ийм арга хэлбэрүүдийг бол маш сайн эзэмшиж чадсан гэдэг. За ингээ 1917 оны 118 настай Капоне өнөөх одоо хоёр дахь тэр харгас гэрцгийн хүний шөнийн клубд бол Harvard Inn гэдэг нэртэй шөнийн клубд бармен болон одоо хамгаалагчаар ажиллаж эхэлсэн байгаа юм. За гэтэл нэг шөнө түүний ажиллаж байсан тэр клубт Франк Галучио гэдэг нэртэй залуу за өөрийнх нь охин дүү Лена гэдэг эмэгтэйгийн хамт бол орж ирж үүдчлүүлсэн байгаа. За тэрний энэ хүний охин дүү тэр Лена нь бол Капонед бол маш ихээр таалагдсан. За иймээс одоо Капоне ажиллаа хийж байхын хажуугаар бол түүний охин дүүг бол өдөж хоргоож эхэлсэн байгаа. За эхэндээ бол ингээ ах нь бол тиссэн. Гэтэл одоо Капоне бол хэмжээгээ одоо улаан шугамыг бол давж эхэлсэн. За яасан бэ гэхээр одоо хажуугаар нь өнгөрөх үедээ бол охин дүүгийн одоо дүүгийнхэн тэр бие галбирын нэлээд онцгүй байдлаар гэх юм уу одоо нэг жоохон тийм бэлгийн дарамт үүсгэсэн тиймэрхүү байдлаагаар ингэж зүү бусаар магтсан байдаг. За үүнээс нь болоод тэр охины ах Франк Галучио бол тэр дороо суудлаасаа босоод халааснасаа тонгор гаргаж ирээд Капонегийн тэр зүүн хацрыг бол 3 удаа маш хүчтэй зүссэн байгаа. За тэр шарх Капонегийн нүүрэндээ авсан тэр шарх бол ингээд маш хүнд шарх байсан учраас Капоне тэр дороо бол эмнэлэгт хүргэгдсэн. За ингээ хэдийгээр түүний шарх нь эдгсэн боловч нүүрэндээ хизээч арилахааргүй тийм гүн одоо шарх сорвтой болж ингэж үлдсэн байдаг. Ингээд тэрээр өөрийнхөө бүхий л амьдралынхын туршид хожим бол энэ шархнаасаа бол маш ихээр ичиж амьдрсан гэдэг ийм баримтууд байдаг. За яасан бэ гэвэл одоо бүр хожим нэр алдартай болсон үедээ ч гэсэн тэрээр аль болох одоо гэрэл зурагт гарахтаа өөрийнх нь тэр сорвиг одоо нууж давтлах тиймэрхүү өнцгөр бол зураг авахулдаг. За бас өөрийнх нь тэр одоо сорвины түүхийг хүмүүст ярихаасаа баг зэрэг санаа зовдөг байсан тул дэлхийн 1-р дайны үед би Францад очиж тулалдаж байх үедээ энэ сорвиг бол нүүрэндээ авсан гэж юм худалдаагаасаа хүмүүст бол ярьдаг болсон байгаа юм. За энэхүү Ал Капонег бол хүмүүс тухайн цагаас эхлээд сорвт хэмээн бол хочлох болсон байдаг. За ингээ манай өнөөдрийн дугаар ерөнхийдөө гол сэдвүүтээ орох гэж байна. За гол сэдвүүтээ орохоос өмнө та бүхэндээ манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллага Bulk Construction-ыг бол товчхон танилцуулъя. За энэхүү компани бол одоо зөврийн сууц үйлдвэрлэлээр бол Монголдо тэргүүлэгч компаниудын нэг юм. За зарим нь бол бас мэдэх бах. За иймээс өрн дулаан улирал ихэлж байгаатай холбоотойгоор хэрвээ та өөртөө зөврийн сууц бариулахыг хүсэж байвал Bulk Construction-тай холбогдоорой. За мөн энэхүү компани бол одоо хамгийн сүүлийн үеийн технологиор чулуун хөвөнтэй сэндвичийн автангуудыг бас дотооддоо үйлдвэрлэдэг юм байна. За ингээд Bulk Construction-тай холбогдох болвол доорх дугаараар холбогдоорой. Тэгэхээр дэлхийн 1-р дайн дуусахтай зэрэгцээд 1919 оноос эхлээд бол Америк нэгдсэн улсад ерөнхийдөө энэ дайны дараах их сэргээн босголтын хөтөлбөрийг бол хэрэгжүүлж эхэлсэн. За энэ үед бол Ал Капоне 20 настай байсан. Тэрээр 20 настайд бол Мэй Коффин хэмээх юм Ирланд бүсгүүтэй гэрлэж за улмаар тэд дундаас Альберт Фрэнсис Сони гэдэг ийм хүүтэй болсон. За загалмаас эцэг киног хэрвээ үзчихсэн бол одоо Вито Корлеонегийн хүүг бол одоо Сони гэдэг байсныг бүгдээрээ манайхан санаж байгаа байх. За нэгэнт тэрээр одоо ингээд их нэртэй болчихсон, хүүхэдтэй болчихсон, айлын аав хүн болчихсон тул ингээд гэмт хэргийн амьдралаар цаашид амьдрахаа болохоор шийдээд нэгтлэн бодогчоор ажиллаж эхэлсэн байгаа. Гэхдээ энэ хүн бол Ал Капоне өмнө нь нэгэнт гэмт хэргийн ертөнцийн амьдралтай байсан учраас одоо ийм амьдралаас гарах нь бол нэлээд амаргүй байсан байгаа юм. За өөрөө хэдийгээр ингээ мөрөөрөө амьдарч байсан ч өөр бусад бүлэглэлийн хүмүүс түүнийг ирж өдөж хоргоон гэх мэтээр одоо дарамтууд ерөнхийдөө маш их байсан. За энэ ч утгаараа нэг өдөр мань хүн одоо гудамжаар гэрлүүгээ хараа явж байтал өмнө нь бол одоо гэмтэргийн ертөнцид байхад нь өөр бүлэглэлт харьяалагддаг байсан нэг хүн Капонетай гудамжинд таарад түүнийг одоо өдөж хоргоогоод хил амаар доромжлоод за улмаар зодтох гэж гэх юм уу одоо биед нь халдах гэж ингэж үдсэн байдаг. За үүнийхээ хариуд бол Ал Капоне тэр хүнийг бол одоо хагас өглүүд болтсон маш хэрцгийгээр зодсон байгаа юм. За ингээд Ал Капоне бол одоо өөр хүнийг ингээ маш ноцтойгоор гэмтээсэн тул цагдаагийн байгууллагаас түүнийг тэр дороо сурвалжиж эхэлсэн. За иймээс одоо Ал Капоне Нью-Йорк хотыг яаралтай орхиж зүхтахаас өөр аргагүй ийм байдалд орсон.
Тэгээд ер нь бол маш хэцүү байдалд орчиж байгаа юм л да, хайчих уу, мөнгө төгрөг хэцүү гэд яг энэ үед одоо юу болсон бэ гэхээр түрүү ярьсан тэр Johnny Torrio буюу тэр Al Capone-ыг бол гэмтэргийн амьдралд ороход хамгийн их нөлөөлсөн тэр их багш нь түүнд тусламжийн гараа сунгасан байгаа юм. За яаж сунгасан бэ гэвэл тэрээр Al Capone-ыг бол өөрийнхөө ивэлдээ авсан гэж хэлж болно. Johnny Torrio тухайн үедээ бол Чикаго хотын хамгийн том мафийн толгойлогч Jim Colosimo гэдэг хүний баруун гар болтлоо дэвшчихсэн. Ерөнхийдөө энэ гэмтэргийн ертөнцид байр сууриа хөрхөн олчихсан байсан. За ингээд тэрээр Al Capone-ыг бол гэр бүлээ дагуулад бол Чикагод хүрэлцэн ирэхийг одоо урьж Чикагод одоо миний ивэлд ор амьдраа гэдэг ийм саналыг тавьсан байгаа юм. За ингээд мань хүн Чикагод гэр бүлийнхээ хамтаар нүүж очсон. Нүүж очсон цагаасаа ихлэ түүний амьдралын хамгийн харанхуй бөгөөд хожмын одоо хүчирхэгчлэлтийн энэ бүх он жилүүд нь эхэлсэн гэж бол хэлж болно. За Чикаго хотод ирснийхэн дараагаар бол Capone өөрийнх нь тэр гэмт хэргийн багшийн мэдэлд байсан нэг шөнийн клубд хаалгач болон хамгаалагчаар ингээд ажиллаж эхэлсэн. Гэхдээ 1920 оны 1-р сарын 17-ны өдөр нэг маш одоо ноцтой түүхэн шийдвэрийг Америк нэгдсэн улсын засгийн газар гаргасан байгаа юм. За энэ ямар шийдвэр байсан бэ гэхээр бид бүхний сайн мэддэг өнөөх арх согтууруулах одоо ундааны эсрэг тэр хуурай хуулийг баталсан байдаг. За Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн 18 дугаар нэмэлт өөрчлөлтөөр яг одоо 1-р сарын 17-ны өдрөөс эхлээд бол Америк нэгдсэн улсын өнцөг булан бүрт согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, худалдаж борлуулахыг хуулиар хориглож гэмт хэрэг болгосон. За тухайн үеийн Америк нэгдсэн улсын эрх баригчид яг ингээд хэрвээ арх зархаа болоод арх үйлдвэрлэхээ болчих юм бол Америк нэгдсэн улс даяар энэ гэмт хэргийн гаралт бол эрс буурна, за мөн ядуурл бас багасна гэж маш гинэн байдлаар бол ингэж итгэж одоо туршилт хийсэн гэж бол хэлж болно. За энэхүү ингээд архины хууль ёсны бизнесүүд хаагдаж эхэлсэн. За энэ хаагдаж эхэлмэгц тэр архины бизнесийн тэр хоосон орон зайд бол гэмт хэргийн бүлэглүүд маш тухтай байдлаар тэгж үүрээ засаад олон тэрбум долларын ашигтай давт бизнесүүд буюу энэ хууль бус архины бизнесүүд Америк даяар цэцэглэж эхэлсэн байдаг. За энэ ч утгаараа Al Capone-гийн багш гэгддэг тэр ухаалаг гэмт хэрэгтэн Johnny Torrio энэ хууль бол өөрт нь ер нь энэ гэмт хэрэгтнүүдэд асар том боломжийг авчрах юм байна гэдгийг шууд олж харсан байдаг. Гэхдээ нэг асуудал байсан нь яг тэдний хамгийн том босс байсан тэр Jim Colosimo гэдэг тэр хүн бол энэ архины хууль бус бизнест орохоос ерөнхийдөө татгалзаж баг зэрэг тэгж айж имээсэн байгаа юм. Тэрээр юу гэж бодсон бэ гэхээр за өнөөдөр бол би ингээ мөрөөдө тоглоомны бизнес болон бие үнэлэгчдийн бизнесийг бол эрхэлж байна. За энэ бизнесүүд бол надад хангалттай, би хэв хязгаарыг бол давмааргүй байна гэдэг ийм шийдвэр гаргасан. За ингээ ерөнхийдөө том босс болон одоо тэр том боссын баруун гар хоёрын хооронд маш том зөрчил үүсэж эхэлсэн байгаа. За энэ зөрчил нь бол айжмдаа дамжирсаар 1920 оны 5 дугаар сард том босс болох тэр Colosimo өөрийнх нь ресторант буудуулж амиа алдснаар энэ бүх зөрчилдөнд дууссан. За түүнийг хэн алсан гэдэг нь бол ерөөсөө тодорхой. Тэр Al Capone өөрийн гэмт хэргийнхэн багш Johnny Torrio-тай бол нийлж байгаад бас энэ контентын эхэнд ярьсны хоёр дахь багш гээд байгаа шүү дээ. Өрөвдөх сэтгэлгүй алуурчин Frankie Yale-ийг тэр хоёр хөлслөөд Frankie Yale-ээр алуулсан байгаа юм. За яг энэ тэр хоёр Frankie Yale-ийг хөлсөлж алуулсан гэдэг албан ёсны баримт бол өнөөдрийг хүртэл байхгүй. Гэхдээ тухайн үеийн цагдаагийнхан болон тэр үеийн гэмт хэргийн бүлэглэлийнхэн за гудамжныхан гэд бүгдээрээ энэ ертөнцийн хүмүүс бол бүгдээрээ мэдэж байсан юу болсныг зүгээр л баримт олдоогүй гэсэн үг. За ингээд архины бизнест ороход нь саад болж ирсэн том боссоос нэгэнт ангижирсан учраас Al Capone-гийн багш тэр Johnny Torrio Чикаго хотын гэмт хэргийн эзэнт гүрнийг бол ингээд одоо боссийнхан тэр байгуулсан эзэнт гүрнийг дангаараа захирахаар бол болсон. За мөн одоо энэ багш нь одоо гэх юм уу да багш нь босс болсон тул тухайн үед 21 настай байсан Al Capone багшаагаа дагаад ингээд боссын баруун гар болсон. Тэгээд тэд хамтдаа Чикагогийн энэхүү том мафийг яг л одоо компани засаглалт шилжүүлж одоо өөрсдийн тийм өөрийгөө авч явдаг тийм системийг байгуулад удирдах эхэлсэн байдаг. Тэд нар ямар ажил хийж эхэлсэн бэ гэвэл одоо хойд хөрш болох Канада улсаас болон за мөн одоо Багамын арлуудаас маш өндөр сайн чанарын вискинүүдийг хулгайгаар оруулж ирдэг болсон байгаа юм. За мөн тэд одоо Чикаго хотын ядуусын хорооллуудад архины нууц үйлдвэрүүдийг дотооддоо байгуулж ингэж дотоодын одоо хямд архины үйлдвэрүүдийг маш олноор нь байгуулж эхэлсэн гэсэн үг.
За түүнчлэн тэд хотын өнцөг булан бүрт бол маш нууц байдалтайгаар ингээ орон сууцнуудын нэг давхар, хоёр давхруудад гэх юм уу тийм нууц уушийн газруудыг байгуулж хүмүүсийг ингэж арх уух орон байраар нь хангадаг болсон. Ингээд энэ бүлэглэл энэ бүх бизнесээрээ сая долларын ашиг олж эхэлсэн байдаг. За мөн тэр Торио гэдэг хүн бол маш ухаалаг хүн байсан учраас тэрээр Ал Капонигоор дамжуулан авилгалын аавцны торыг бол одоо нэхүүлж эхэлсэн гэсэн үг. Нэг ёсондоо бол тэд нэр цагдаагийн дарга нар, шүүгчид, за тэр байтугай бүр Чикаго хотын тухайн үеийн захирагч байсан Уильям Томпсоныг хүртэл одоо хэл хахуултаж улс төрийн сонгуульд нь мафийн мөнгөөр санхүүжилт хийдэг ингэж болсон байгаа. За ингэснээр Чикаго хотод Америкийн нэгдсэн улсын хууль цааз үйлчлэхээ болж харин Торио болон Капони хоёрын мөнгө Чикаго хотод бүх асуудлыг шийддэг, бүх эрх мэдэл тэдний бүлэглэлийн ингээ гарт аль биесээр албан бус байдлаар ингэж шийдчихсэн байгаа юм. Гэхдээ энэ гэмтэргийн ертөнц бол яг үнэндээ гэмтэргийн ертөнц. Тэдний Чикаго дахь бизнест одоо тун удалгүй маш том өрсөлдөгчд гарч ирсэн. Тэдний хамгийн гол өрсөлдөгч нь бол тухайн үеийн Чикаго хот дахь Ирландын маф байсан. За ингээд Италийн гэмт бүлэглэл болон Ирландын гэмт бүлэглэлийн хооронд цустай ихэлж байгаа юм. За энэ данд Ал Капони өөрийгөө одоо хэр хэмжээний харгас нэгэн гэдгээ бол бүх нийтэд энэ гэмт хэргийн ертөнцийнхэнд бол маш амжилттайгаар харуулж чадсан. Гэхдээ цустай ихлэн гэд одоо өрсөлдөгч гэлээгээд шууд эднэр бол хоорондоо ингээ алцаад байхгүй. Яг л энэ улс төрийн зарчмаар энэ мафийнхан чинь гэмт бүлэглэлийн толгойлогч чинь бас зүгээр юм нэг тэнэг хүмүүс биш шүү дээ. Эднэр чинь толгоогоороо толгойлогч болж байгаа хүмүүс. Иймээс цус урсгал хин хинд нь ашиггүй гэдгийг тэд нар маш сайн мэддэг. За ингээд асуудлыг одоо шийдэхин тулд ихлээд ойлголцох ёстой. Иймээс дипломат байдлаар хоорондоо уулзалддаг болсон. За ингээд Торио яг ийм өрсөлдөгч бүлэглэлийнхэнтэй дипломат байдлаар хэрвээ тохиролцож чадахгүй ийм байдалд хүрэх юм бол за асуудлыг шийдвэрлэхээр Капонид одоо даатгадаг байсан байгаа юм. За Капони харин яадаг байсан бэ гэхээр өөрийн доор ажилладаг байсан хөдөлсөний алуурчдыг тухайн одоо устгах хүн рүүгээ илгээгээд өрсөлдөгчдийн машиныг дэвтлэх, за эсвэл бүр гигэн цагаан өдрөөр ингэж хотын гудамжинд өрсөлдөгч бүлэглэлийн толгойлогчдын машиныг шүүрэн шанах болтсон автомат буугаар Томми Ганаар бол ингэж шүршдэг иймэрхүү байдлууд бол газар авч гэсэн. За ингээ Ал Капонигийн энэ бүх харгислал болон энэ шийдэмгийн байдал нь бол мафийн ертөнцид түүний нэр хүндийг улам бүр өсгөж ингээ дөнгөж 20 гарч явсан залуу бол хэдийнэ Чикагогийн хамгийн аимшигтай, хамгийн хүчирхэг ирчүүдийн нэг болж хувирсан байгаа юм. Ингээд өрсөлдөгчдөө устгасны дараагаар одоо нэр төр нь дархлагдаж эхэлсэн Капони нэгдсэн улсын хамгийн үнэтэй зарагддаг тэр хослолуудыг өмсөж гартаа навчин тамхи зуудж явдаг болж за мөн одоо өөрийнх нь тэр тусгай одоо захиалгаар үйлдвэрлэсэн бүрэн хуйгалсан Cadillac машинтайгаа хотын гудамжаар яг л Чикаго хотын эзэн хаан шиг ингэж явдаг болсон. За Бруклийн ядуулсан хорооллоос хэдхэн жилийн өмнө ингээд цухтаад очих газаргүй болоод цухтаж байсан энэ нэг нүүрэн дээрээ сорвтой энэ залуу ингээд хэдхэн жилийн дотор өөрийнх нь тэр цуст эзэнт гүрний ирээдүйн тэр суур хундамыг бол ингэж бат бөхөр цутгаж эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ энэ амжилт нь бол түүний эрх мэдлийн төлөөх дайны дөнгөж эхлэл байсан. За юу болсон бэ гэвэл 1924 он гэхэд Johnny Torio болон Al Caponeгийн удирдах байсан тэр Чикаго хотын Италийн маф бол хотын өмнөд хэсгийг бол ерөнхийдөө бүрэн захиргаанд оруулсан. За харин хотын хойд хэсгийг бол Dion O'Banion гэдэг одоо Ирландын бүлэглэл бол хянаж байсан байгаа. Саяны энэ Dion O'Banion гэдэг бол өөрөө тэр Ирландын бүлэглэлийн толгойлогчийн нэр. За эхэндээ бол тэд мэдээж түрүү хэлсэн шиг бол шууд дайтаагүй. Энэ хоёр бүлэглэлийн хооронд эхэндээ бол инхийн гэрээ байгуулагдаж газар нутгаа хувааж ажиллахыг ингэж тохиролцож хичээсэн байдаг. Гэхдээ сая долларын ашиг авчирдаг энэ хууль бус архины бизнес бол хичнээн мөнгө олж ирсэн ч ямар ч хүнийг бол одоо шуналт нь хөтлүүлж, шуналт нь захирагдуулж, сохорж эхэлдэг ийм л жамтай юм байна л. Ингээд хойд хэсгийг бол удирдах байсан Dion O'Banion гэдэг энэ хүн бол одоо сэтгэл санааны хувьд бол Ирланд хүн шүү дээ. Сэтгэл санааны хувьд бол туйлын докторгүй бас нэлээд цавьтай ийм хүн байсан байгаа юм. За яасан бэ гэхээр тэрээр илүү их мөнгө олохын тулд нууцаар энэ Италичуудын хянаж байсан тэр бүс нутгуудад ингэж өөрсдийнхөө архийг нууцаар нийлүүлж эхэлсэн одоо энэ хоёр гэнт бүлэглэлийн хооронд цустай өрнүүлэх хамгийн гол эхлэлийг тавьсан гэж бол хэлж болно. За үүнээс гадна тэрээр одоо John Torio-гаас маш муухай хулигдсан байдаг.
За яаж хосгдсон бэ гэвэл тэрээр ерөнхийдөө энэ өөрийнх нь нэг нууц архины үйлдвэртүүд цагдаагийн байгууллагынхаа шалгалт хийгээд устгалд оруулах гэж байгааг бол урьдчилаад олоод мэдчихсэн байгаа юм. За ингээд мэдсэн учраас одоо цагдаагийнхны дайралтанд удахгүй өртөх гэж байгаа тэр үйлдвэрээ энэ Италийн мафийн толгойлогч Жони Ториод бол маш өндөр үнээр зарсан байдаг. За тэгээд Жон Торио нэгэнт худалдаад авчихсан учраас өөрийнх нь тэр худалдаж авсан шинэ үйлдвэртээ очоод үйл ажиллагаатай танилцаад яг ингэ байж байтал яг тэр цагдаагийнхны одоо товлсон байсан дайралт шалгалтын ажиллагаанд ирээд мань Жон Ториог бол одоо яг үйлдвэр дээр нь ингээд өөрийнх нь архины шинэ нууц үйлдвэр дээр байх үед нь цагдаагийнхан баривчилсан. За энэ баривчилгаанаас болоод мань хүү ерөнхийдөө баг шоронд орох дээрээ тулсан. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Италийн мафийнхан энэ Чикаго хотын хууль хяналтын байгууллагынхныг худалдаад авчихсан байсан учраас мань хүн бол арайч шоронд орлохгүйгээр нэг юм мултарч чадсан. За мөн тэрээр одоо мэдээч хэрэг тэнэг хүн байгаагүй учраас яг юу болоод өнгөрчвөө гэдгийг маш сайн ойлгосон. Ингээд одоо мань хүн бол өөрийнхөө үнэнч туслах нөгөө нэг хуурай дүү Ал Капонетой зөвлөлдөж байгаад тэр Ирландын мафийн босс О Банионыг бол устгахаар шийдсэн байгаа юм. Энэ О Баниони гэдэг хүн бол одоо дан ганц юм мафийн босс гэмт хэргийн одоо бүлэглэл зохион байгуулахаас гадна өөрийнх нь тэр сонирхлоор ингэж цэцгийн дэлгүүр ажилладаг ийм хүн байсан. За ингээ 1924 оны 11-р сарын 10-ны өдөр түүнийг одоо яг тэр цэцгийн дэлгүүртээ байх үед нь өнөөх одоо нөө түрүүн яриад байсан тэр хоёр дахь багш гээд байгаа тэр хүйтэн сэтгэлтэй алуурчин Франки Йел болон Капони хоёр хөдөлсөний алуурчны хамтаар яг тийм одоо үйлчлүүлэгчийн дүрээр тэр дэлгүүр дотор орж ирсэн байдаг. За ингээд үйлчлүүлэгчд орж ирсэн болохоор О Баниони тэдэнтэй маш аятайхнаар ингэж мэдлээд гараа сунгасан байдаг. За гараа сунгасан даруйд нь бол тэр Франкиев түүний гараас нь маш чанга атхангуудаа ямар ч хөдлөх боломжгүйгээр ингэж хөдөлгөөнгөө болгосон. За яг түүнийг ингэж хөдөлгөөнгөө болгосон хойгоор харин юу болсон бэ гэхээр дагуулж орж ирсэн хоёр хөдөлсөний алуурчин энэ Ирландын мафийн боссын цээж болон толгойн хэсэг рүү хит хитэн удаа будаж амийг нь хөнөөсөн байгаа. За ингээ энэ алдлах нь бол Чикаго хотын түүхэн дэх хамгийн том цус дайныг бол аль бие ёсоор ихлүүлж байгаа. Гэхдээ та бүхэн нэг зүйлийг сая анзаарсан бол Ал Капони өөрөө алаагүй дандаа ингэж ерөнхийдөө хөдөлсөний алуурчдаар ингэж хүмүүс алуулдаг өөрийнх нь гарыг ингэж цусаар буддаггүй ийм хүн байсан, ийм онцлогтой байсан. За яагаад ийм байсан нь бол хожимч бас тодорхой болно. За ингээд О Баниони гэдэг хүн алагдсны дараагаар энэ Ирландын бүлэглэлийн удирдлагыг бол Хайми Вайс болон түүний хамтрагч Багс Морн гэдэг ийм хүмүүс бол гартаа аваад за энэ хоёр хүн бол ерөнхийдөө Жони Торио болон энэ Ал Капони хоёроос ямар ч үнээр хамаагүй цусан өшөө авна гэдэг ийм тангаргийг өргөсөн байгаа. За тэд нэр ихлээд Капонигийн машин руу бол хид удаа дайрч шүүрэн шанаг олцсон шүгшсэн боловч Капони бас гайгүй сайн хамгаалагдсан машин ундаг байсан болохоор энэ дайралтаас амьд үлдэж чадсан. За үүний дараагаар жинхэнэ ноцтой эвгүй үйл явдал болсон. Тэр юу вэ гэвэл энэ 1925 оны 1-р сарын 24-ний өдөр Италийн мафийн хамгийн том толгойлогч тэр Жони Торио өөрийнхөө эхнэрийн хамтаар ингээд дэлгүүр хэсчгээд гэртээ орохоор ингээд явж байтал Ирландын бүлэглэлийн түүнийг бол отовтонд оруулсан байгаа юм. За тэд нэр Ториог яг машинаас нь буух үед одоо бүгд нэгэн зэрэг гарч ирээд гал нээж эхэлсэн. За ингээд мань одоо Жони Торио цээжэндээ, хүзүүндээ, ирүүндээ гэдээ одоо маш олон газараа бол буудуулаад ингээ хагас өгтлүүд болоод газарт хэвтэж унсан байгаа. Гэтэ арай өхөөгүй байсан. За иймээс түүнийг өхөөгүй учраас тэр алуурчдын нэг нь түүн рүү дөхөж очоод өөрийнх нь тэр гар буугаар яг толгоор нь онилж байгаад гохоод дарсан боловч суманд дуусчихсан байсан. Ингээд дахиад одоо тийч нэг гигэн цагаан өдрөөр ерөнхийдөө гудамжинд болж байгаа үйл явдалс шүү дээ. Маш эрсдэлтэй гэсэн үг. Дахиад сумаа цэнгэх гэсэн чинь хажуунаас нь цагдаагийн машины дуут тохио бол асаж эхэлсэн. За ийм болохоор мань тэр алуурчин шууд айсандаа болоо түүнийг үлдээгээд угаасаа өгчих гэж бодоод шууд зугтсан байдаг. За энэний дараа юу болсон бэ гэхээр Торио бол ингээд хагас өглөөт байдлаар амьд үлдсэн учраас түүнийг бол эмнэлэг рүү хүргэж яаралтай эмчилгээ хийж эхэлсэн. За түүнийг эмнэлэгт хэвтэж байх хооронд бол Ал Капони өөрийн бүх хүмүүсийг бэлэн байдалд оруулаад 24 цагийн турш өндөржүүлсэн хамгаалалтанд бол боссынхон тэр амьдарч байсан одоо эмчлүүлж байсан эмнэлгийг хамгаалж эхэлсэн байгаа.
За Торио хэдийгээр ингэж амьд үлдэж чадсан боловч түүний одоо эсрэг амь насанд нь хавдах гэсэн энэ аимшигт хавдахын улмаас бол одоо энэ гэмтэргийн ертөнцөөс зодог тайлхад бол шууд хүргэсэн гэд хэлчихэд бол болно. За учир нь бол тэрээр одоо маш их айсан. Тэр үхэхээс бол айж байсан. Арай ч одоо энэндээ бол тулахыг бол тэр хүсээгүй. За мөн одоо энэ Торио гэдэг хүн маш ухаалаг хүн байсан учраас өөрийнх нь хизээ зогсгоо маш сайн мэдэж чаддаг, өөрийнх нь тархиар өөрийнх нь шунал болон зүрх сэтгэл хоёрыг ингэж мэдрэмжийг хянаж чаддаг ийм хүн байсан. Яг л одоо хамгийн сайн мөрөөдтэй тоглоомчтой адилхан гэсэн үг. Ингээд Торио эмнэлгийн орон дээрээс Капоныг хэвтэж явахдаа дуудаад чихэнд нь хэлсэн байгаа. Тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр би одоо ингээд боллоо. За би одоо гэр бүлийнхэн хамтаар ингээ Европыг зорж Европт очиж тайван амьдрмаар байна. За иймээс одооноос эхлээд яг энэ цаг мөчөөс эхлээд энэ Чикаго хотод байгаа миний энэ гэмт хэргийн эзэнт гүрэн бүгдээрээ чинийх болсон гэж ингэж аль биесээр ингэж хэлсэн. Нэг ёсондоо бол энэ Джон Торио одоо өөрийнх нь бүлэглэлийг бүхэлд нь Ал Капонед өв залхамжлуулан үлдээсэн гэсэн үг. За энэхүү 1925 оны ихээр Джонни Торио өөрийнх нь тэр асар их хөрөнгө мөнгийг аваад Чикаго хотыг за бүр цаашлаад Америкийн нэгдсэн улсыг орхиод Европ руу нүүсэн байдаг. За түүнийг явснаар Америкийн гэмт хэргийн ертөнцийн бүх цаг үеийн хамгийн том эзэнт гүрэн ингээд аль биесээр Ал Капонегийн мэдээлэлд бол шилжсэн. За Ал Капоне тухайн үедээ бол дөнгөж 26 настай байсан. Одоо ингээ бодохоор өнөөдөр 26 настай залуусууд ингээ бидний үед бол ингээ өөрсдийнхээ амьдралыг босгох гэж за эсвэл бүр амьдралынхын чиг баримжааг олох гэж ингэж алдаж оноолол явдаг. Гэтэл Ал Капоне 26 наснда бол жилд хэдэн 10 сая долларын орлоготой ийм бизнестэй өөрийн удирдлагад ор 100 хүлсний алуурчдтай мянган хууль бус уушийн газар болон цагдаа улс төрчдийг багтаасан ийм нүсэр корпорацийн гүйцэтгэх захирал буюу нэг ёсондоо загалмаас эцэг нь болчихсон байсан. За тэрээр хамгийн түрүүнд ингэж эрх мэдлээ авсныхан дараагаар эрх мэдлээ баталгаажуулахын тулд бол өөрийнхөө аюулгүй байдлыг дээд зэргээр бол хангаж эхэлсэн. За Капоне ингээд 7 тонн жинтэй сум бүр октоосоо нэвтрдэггүй ширхтээ им тусгай Cadillac загварын машиныг бол өөрийнх нь захиалгаар үйлдвэрлүүлээд тэрийг унаж эхэлсэн. За мөн Чикаго дахь Лексингтоны зочид буудлын бүхэл бүтэн нэг давхрыг Ал Капоне түрээсэлж аваад өөрийнх нь тийм хувийн хамгаалалтын аюулгүй байдлын цайз болгож хувиргасан байдаг. За түүний өрөөний хаалганы гадаа бол мэдээч хэрэг 24 цагийн турш байнгын зэвсгэлсэн хамгаалагчид зогсдог болсон. За түүнчлэн Капоне өмнөх босс Торио шиг ингэж одоо сүүдэрт нуугдаж амьдрахыг бол тэр огтосоо хүсээгүй. Харин ч эсэргээрээ Капоне маш үнэтэй тийм алмазан бөгжнүүдийг зүүдэг болж дээд зэрэглэлийн торгон хоцлол өмсөж, дуурийн театруудаар очиж дуур үзэж, боксing тэмцээнүүдэд хамгийн уртлын игнэд олонний нүдэн дээр ингэж нүур бардам суудаг болсон. За сэтгүүлчид ч бас түүнийг байнга дагаж явдаг болсон. За түүнийг яг ямар бизнес хийгээд ингэж их мөнгөтэй болсон бэ гэх мэтээр ингэж сууж эхэлдэг болсон байгаа юм. За харин Ал Капоне тэдгээр сэтгүүлчдэд бол өөрийнх нь маш алдартай үгээр бол хариулсан. За тэр нь ямар хариулт байсан бэ гэвэл би бол ердөө л эрэлт нийлүүлэлтийг тэгж тэнцвэржүүлдэг, эрэлтийг нийлүүлэлтээр хангадаг жирийн нэгэн бизнесмен хүн гэж ингэж хэлсэн байдаг. Мэдээч хэрэг тэр эрэлт гэдэг нь бол арх уух хүсэлтэй олон сая хүмүүсийн хүсэл ирмэлцэл нийлүүлэлт гэдэг нь бол мэдээч хэрэг тэдний хүсэж буй тэр архил байсан. Тэгэхээр энэ хоёр зүйлийг хооронд нь уулзуулдаг ийм л хүн байсан л гэж өөрийгөө одоо маш эвтэхнэр хэлж байгаа. Цаад утгаараа бол. За ингээ 1920-ад оны сүүлийн үе гэхэд бол түүний удирддаг энэ гэмт хэргийн эзэнт гүрэн архины хууль бус худалдаа, мөрөөдтэй тоглоом, за мөн одоо биеийн үнэлэлтийн сүлжээнээс жилдээ 100 орчим сая доллар олдог буюу одоогийн ханшаар хөрвүүлээд үзэх юм бол 1.5 тэрбум орчим долларын цэвэр ашигыг нэг жилд олдог болсон. За мөн хууль шүүхийн байгууллагууд Чикаго хот даяар бүгд тэдний мэдээлэлд тэдний хууль бус мөнгөөр тэжээгддэг ийм одоо систем бий болсон. За тэрээр хотын дараагаа William Hale Thompson-ы сонгуульд одоо түүнийг ялуулахын тулд одоо мафийн мөнгөөр асар их хандив үргэж хариудан цагдаагийн дарга нар болон хотын мужийн шүүгчдийг бол өөрийнх нь хүслээр бол өөрийнх нь хүмүүсийг ингэж томилуулдаг бүр ийм системийг бол угсарч чадсан. За Капоне ингээд нэг ёсондоо маш их эрх мэдэлтэй болоод байсан. Гэхдээ түнд нэг зүйл дутагдж байсан нь олон нийтийн хайр хүндэтгэл байсан. Тэрээр өөрийгөө зүгээр нэг цус далуурчин, гэмт хэргийн толгойлогч
гэх мэтээр ийм байдлаар бол түүхэнд үлдээж хүмүүст одоо ийм байдлаар дурсагдахыг бол тэр хүсээгүй. Тэр олон нийтийн дунд сайн нэртэй болохыг хүсдэг ийм хүн байсан. За ингээд юу болсон бэ гэхээр 1929 онд бол одоо Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн биржүүд бүгдээрээ дампуурч энэ түүхэнд алдартай эдийн засгийн их хямрал бол ихэлсэн. За энэ бол маш алдартай үйл явдал. За үүнээс болоод одоо олон зуун мянган хүмүүс Америкийн нэгдсэн улс даяар ажилгүй, орлогогүй, цаашлаад бүр гэр оронгүй хүртэл болж ийм эмгэнэлтэй үйл явдал болсон. За мөн одоо шулуухан хэлэхэд бол хүмүүс ингээ мөнгөгүй болохоор хоол авах мөнгө авахгүй болохоор өдсөж эхэлсэн. Одоо өдсөглөн болсон гэж одоо хэлэх нь нэг өсөндөө зүг болчиход байгаа. Ингээд засгийн газрын зүгээс ард түмнээ бол одоо энэ хүнд байдлаас нь гаргахын тулд ингээд яг нэг дөрвтэй шийдтэй алхам хийж чадахгүй. Ерөнхийдөө нөхцөл байдал хүнд байгаа болохоор энэ байдлыг бол богино хугацаанд Америкийн засгийн газрууд засаж чадаагүй. За яг энэ эгзэгтэй үед Америкийн засгийн газар иргэдтэй тусалж чадахгүй байгаа энэ цаг үед бол Аль Капоне өөрийнхөө жинхэнэ эрэг буюу цагаан PR-ын тоглолтыг бол хийж эхэлсэн байдаг. За тэрээр Чикаго хотын төвд бол ядуус зориулсан үнэгүй одоо шүлний газруудыг нээж өдөр болгон 120 мянга орчим хүнийг бол өөрийнхөө халааснаас ингэж шүлөөр хооллож эхэлсэн байгаа юм. За мөн талархлын баяраар бол Аль Капоне олон мянган гэр бүлүүдэд үнэгүй цацагт хяруул тарааж, за сургуулийн хүүхдүүдэд үнэгүй сүү өгөх хөтөлбөрийг хүртэл хувьяасаа ингэж санаачлан санхүүжүүлсэн. За эдгээр үйлдэлүүд нь бол нийгмийн сэтгэл зүйд бол асар хүчтэй нөлөөлж эхэлсэн байдаг. Яг ингээ бодит байдлаар гудамжинд үлсэж өгөх гэж байгаа ингээд ходоод нь хонхолцоод байгаа хүмүүст бол одоо Аль Капонегийн өгөх тэр хоол нь тэр шүлэнт чухал болохоос биш тэр шүлний хоолны материалууд орцуудыг ямар их үүсвэрээс ямар гарал угсаатай мөнгөөр олж тэднийг хооллож байна гэдэг нь бол тэднэрт бол падлий ч хамаа байхгүйс. Тэдэнд ерөөсөө л тэр хоол өгж байгаа чухал байсан болохоор тэр одоо мөнгөний их үүсвэрийг бол сонирхоогүй гэсэн үг. За ингээд олон нийтийн зүгээс бол түүнийг маш их юм сайн үйлс үлдэж байсан болохоор орчин цагийн Робин Худ хэмээн одоо ингэж дуудаж эхэлсэн байдаг. За мөн тэрээр одоо нэр хүнд нь нийгэм даяар өссөн учраас бейсболын тоглолт үзэхэд цэнгэлдэх хүрээлэн дотор орж ирэх үед одоо тэнд байсан бүх үзэгчид суудлаасаа босоод Аль Капонед хүндэтгэл үзүүлэн ингээ алга ташдаг байсан гэдэг бас ийм баримтууд бол байдаг. Гэхдээ энэхүү нийгмийн сайн үйлсний дүрээр гарч ирсэн тэр багны цаана бол туйлын харгас хөтөн сэтгэвтэй юм цус далуурчин бол нуугдчихл байсан. Түүнийг ядуу хүмүүст одоо хоол тарааж байх зур түүний Аль Капонегийн хөлсний алуурчид бол өрсөлдөгч бүлэглэлийн гишүүдийн гудамжинд гэгэн цагаан өдрөөр машинтай нь шүүрэн шанаг болтсон шүршиж за мөн одоо гол болон нуурууд руу бол хөлсөнд нь ийм төмөр юмуд маш хүнд тийм чулуу ингэж унжуулж байгаад живүүлж авдаг байсан гэх одоо иймэрхүү үйл явдлууд бол маш их болж байсан. Гэхдээ Капоне хизээч яг түрүүн хэлсэнчлэн өөрийнх нь биеэр хүн алдаггүй байсан учраас цагдаа нар түүнийг бол хүн амны хэрэгээр баривчлах ямар ч боломж бол байдаггүй байсан. Ингээд Аль Капоне Америкийн нэгдсэн улсын түүхэндх хамгийн том парадокс болж хувирсан гэж ойлгож болно. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл одоо энэ Капоне гэдэг хүн ч өөрөө нэг гараараа бол одоо гигантны дүрээр хүүхдүүдэд сүү тарааж ядуу хүмүүсийг хооллож байсан. Харин нөгөө гараараа өөрийнх нь дайснуудыг хөнөөж ингэж маш их хүмүүсийг авч байсан. Түүнийг одоо гэмт хэрэгтэн гэдгийг нь бүгдээрээ мэддэг байсан. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд бол Аль Капонег яг юу гэж бичгүү одоо гэмт хэрэгтэн нийгмийн дайсан гэж бичгүү эсвэл одоо олон нийтэд тусалж байгаа тэр сайхан сэтгэлтэй баатар гэж бичгүү гэдгээ бүр гэж мэдхээ болчихсон байгаа юм. Гэхдээ түүний энэ хоёр нүүрстэй энэ байдал бол нэг их удаан үргэлжлээгүй. За яагаад удаан үргэлжлээгүй вэ гэвэл Аль Капоне өөрөө хязгаарыг давсан буюу улаан шугамыг давсан үйлдэл хийсэн. Тэрээр одоо дэлхийн нийтийг Америкийн нэгдсэн дэлхийн нийт гэж хариул арай л нөгөө нэг томдуулсан тэгслүүлсэн хэрэг болох Америкийн нэгдсэн улсын нийгмийг тэр чигтэн цочирдолд оруулсан одоо үйл явдал хийж холбооны засгийн газрын анхаарлыг өөртөө татсан юм нэг ноцтой үйл явдал хийсэн байдаг. За юу болсон бэ гэвэл 1929 он гэхэд бол Чикагогийн гудамжинд Аль Капоне болон тэр Жорж Моран гэдэг энэ хоёр одоо хүний дунд Итали болон Ирландын мафийн дунд яг л өнөөх нөгөө тэмцэл бол үргэлжилсээр л байсан. Жорж Моран бол одоо Капонегийн багш Johnny Torriog одоо нөгөө буудах алуурчдыг бол явуулж байсан тэр Ирландын бүлэглэлийн хамгийн сүүлчийн болон хамгийн тийм зөрүүд хамгийн хүчтэй ийм босс байсан. За тэрээр Капонег бас
ив тодор ингэж гахаа гэж дуудаж ингэж хочирч доромжилдог. За мөн одоо Капонигийн оруулж ирсэн үнэтэй вискинүүдийн ачааны машинуудыг бол байнга дээрэмдэж замаас нь хулгайлдаг гэх мэтээр Капонид бол тэр маш их гай орж гэлсэн байдаг. За иймээс Капони энэ бүхнийг нэг мөр дуусгахаар шийдсэн байгаа юм. Гэхдээ Капони бол маш ухаалаг хүн байсан нь бол одоо эндээс бол харагдтыг. Тэрээр одоо гол дайснаа ингэж алж устгах төлөвлөгөөгөө боловсруулад тэр төлөвлөгөөг ингэж баталсан даруйда өөрийнх нь тэр Флорида мужидах тансаг эдлийн газарт очиод амарчсан байгаа. За ингэснээр цагдаагийнхан түүнийг ингэж сэжиглэх одоо ямар ч боломжгүй ийм нөхцөл байдал үүссэн. За ингээд тэрээр өөр мужид амарч байх зураа өөрийн баталсан тэр алхахын төлөвлөгөөгөө бол хэрэгжүүлэхээр өөрийнх нь хамгийн харгас хамгийн ихтгэлтэй азуурчин болох Жак Макгорн гэдэг хүнд бол энэ чухал ажлаа бол даалгаж үлдээсэн. За ингээд 1929 оны 2 дугаар сарын 14-ний өглөө буюу Гэгэн хайрын Гэгэн Валентины баярын өглөө 10 цаг орчимд энэ Чикагогийн Кларк гудамжинд байрладаг машин засварын газрын агуулгад за Жорж Морон гэд энэ нөгөө Ирландын бүлэглэлийн толгойлогчийн 7 гишүүд ингээ хоорондоо цугларсан байгаа. Бас хөрхэн өдөрдох албан тушаалын итгэлтэй 7 хүн цугларсан байгаа. За тэд нэр Капонигийн бүлэглэлээс тээвэрлэж явах замд нь тэр дээрэмдэж авсан маш өндөр чанарын тэр Канад вискинүүдийг хям дүнээр хэрхэн борлуулах уу гэдэг одоо иймэрхүү төлөвлөгөө боловсруулахаар ер нь цугларсан байдаг. За гэтэл юу болсон бэ гэхээр тэр агуулгын гадаа цагдаагийн машин ирж зогссон. Дохиогоо асаагаад. Ингээд одоо тэр машин цагдаагийн машин дотроос цагдаагийн хувцастай 2 хүн, энгийн хувцастай 2 хүн гээд нийт 4 хүн ингэж өөрсдийнх нь шууд бууг гаргаж ирээд тэр Жорж Мороны бүлэглэлийн гишүүдийн байрлаж байсан тэр байр руу нэвтэрж орж ирсэн байгаа. Ингээд цагдаа нар орж ирээд өнөөх одоо тэдний бүлэглэлийн тэнд байсан 7 хүнд бол цагдаагийн нэгжлэг хийх гэж байна гэж бол мэдэгдсэн. За гэтэл яг үнэндээ тэр 4 хүн тэр 2 цагдаагийн хувцастай хүмүүс бол хуурамч цагдаа нар байсан буюу тэр Ал Капонигийн төлөвлөсөн төлөвлөгөөний нэг хэсэг байсан. Яг уу энэ Ирландын бүлэглэлийн тэр 7 хүн юу гэж бодсон бэ гэхээр тэднийг бол жинхэнэ цагдаа гэж бодсон. За мөн одоо тухайн үедээ энэ мафийн чинь цагдаагийнханд ингэж бэлэн мөнгө өгөөд авилгалтад өнгөрчдөг одоо ийм нэг зөв тогтолт бий болчихсон байсан учраас тэр цагдаа нарыг бол ингээ мөнгөний нөгөөд авилгал өгөөд эднэрээс эвтэйхэн сатчнаа гэж бодоод цагдаа нарын шаардлагыг биелүүлж эхэлсэн байгаа. За ингээд цагдаа нар тэдний нэгдүгээрт буу зэвсгийг нь хурааж аваад хоёрдугаарт ингэж гарын өргүүлээд хан дагуу бүгднийг зогсоосон байдаг. За ингээд зогсоосныхан дараагаар гинт одоо нөгөө өөрсдийнх нь тэр нөгөө хоёр хүн ингээд цувтай нөгөө мафийн ч урт цув өмсдөн шүү дээ. Цувн дотроос гинт нөгөө шүршдэг Томи Ган гэдэг нэртэй нөгөө шүршдэг бууга гаргаж ирээд тэр 7 хүн рүү шүүрэн шанаг болцсон шүршиж гэлсэн. За энэхүү алхахын дараа тэдгээр 7 хүний бид нийтдээ 70 орчим удаагийн тийм бууны сум одоо орсон тийм ормууд бол бүртгэгдсэн талаарх юм цагдаагийн газрын тайлан одоо дурддагдж энэ талаар сонд мэдээнүүд гарсан байдаг. За ингэж аимшигтай бүр одоо цагдаагийн албан хаагчин дүрд хувирж байгаад Гэгэн цагаан өдөр Гэгэн Валентины өдөр ингэж 7-гийн 7 хүнийг буудаж авч гинэ гэдэг чинь ингээ маш ноцтой маш том гэмт хэрэг болж байгаа. За иймээс одоо энэ хэрэг бол ерөнхийдөө Америкийн нэгдсэн улс даяар бүх сонины тэргүүн нүүрүүдэд ингэж гарч гэлсэн байдаг. Энэ хэргийн дараа яг алхахаа үлдчихэд тэр 4 алуурчин яаж тэнчнээс эвтэйхэн зогтсон бэ гэвэл зөндөө их буун дуу гарч байгаа шүү дээ. Тэнчээч шүвшин гэдэг нь яаж эвтэйхэн зогтсон бэ гэвэл тэр 4 буудаж алчаад тэр 7-г буудаж алчаад хаалгаар гадаа гарсан. Гадаа гарахдаа 2 цагдаагийн хувцастай хүн нь нөгөө 2 энгийн хувцастай хүнээ ингэж гавлаад баривчилсан байдлаар буюу гэмт хэрэгтнүүдийг барьж байгаа цагдаа нар маягаар ингэж өнгөлөн давталт хийж амжилттай гарч ингэж зогтсон байдаг. Ингээ ерөнхийдөө энэ алхах ингээ амжилттай болсон. За гэтэл яг үүндээ энэ хэрэг нь одоо хэдийгээр өөрийнхөө өрсөлдөгчдийг Ал Капоне амжилттай дарж чадсан үнэн боловч маш том одоо үр дагавартай тийм алдаа болж хувирсан байдаг. Ямар алдаа болсон бэ гэвэл одоо нэгдүгээрт гэвэл яг тэр алхахыг зориод байсан тэр Жорж Морон гэдэг хүн нь бол алуулаагүй. Яагаад тэр хүн одоо алуулаагүй вэ гэвэл яг тэр өдрийн Валентины өдрийн тэр уулзалтанд өөрөө хоцорч ирсэн байгаа. Ингээ хоцорч ирээд яг уулзах газрынхан гадаа ирсэн чинь гадаа нь нөгөө хуурамч цагдаа нарын цагдаагийн машин зогсож ирсэн.
Ингэнгუут нөгөө Жорж Морон ч цагдаагийн шалгалт ирчихсэн байна гэж үзээд цагдаа нартай зурлах тугасан хүсэлгүй байгаа учраас тэнцэнээсээ хотдод кофе уухаар ингэж явсан байгаа. За ингээд тэрээр маш азтай байдлаар амьд үлдэж чадсан. Хэдийгээр тэр Жорж Морон амьд үлдэж чадсан боловч одоо өөрийнх нь гэмт хэргийн бүлэглэлийг тэрээр дахиж хөл дээр нь босгож чадаагүй. За яагаад гэвэл одоо түүний бүлэглэл бол хамгийн гол одоо 7 гишүүд нь одоо 7 гол толгойнууд тэнцээ бол алагдчихсан. За ингээд ерөнхийдөө хотын зарим хэсгүүдээр эрх мэдлээ алдаад Италийн мафийнханд Ал Капонед ерөнхийдөө цохиулж маш хүнд байдалд ороод байсан учраас ингээд дахиж хөл дээрээ босч чадаагүй бүр мөсөн түүний бүлэглэл ингээд нурсан байдаг. За ингээд энэ гэгэн хайрын Валентины өдөр болсон энэ аллах нь яг маргааш гэхэд бол Америкийн зөвхөн Чикагогийн биш Америкийн бүх сонинуудын тэргүүн нүүрэнд бол хэвлэгдэж эхэлсэн. За тэнд бол одоо сонинд бол тэр бүх одоо зургийн дараа зургийг нь бол хамт хэвлэлсэн байдаг. Тэр ямар зургнууд байсан гэхээр зурган дээр бол ингээд цусанд нэвт будагдсан ханнууд тэр цус нүчтэйгээ холилдож бүр шүүрэн шанаг болтлоо шөвшүүлсэн тэр хүмүүсийн цогцсны зургнууд за сумны нүхээр одоо дүүртээ ингэж шүршүүлсэн тэр артын хан гэх мэтэр ийм зургууд бол одоо гараад Америк нэгдсэн улсын нийгэм бол ерөнхийдөө цочролтод оруулсан. За хэдийгээр одоо ингээ Капоне аллах болох үед Флорида муждах өөрийнх нь эзэндээ яг тэр үед ингээ усан сан дотор ингээ сэфэд 50 амарч исэн боловч энэ аллахыг хэн захиалж хэн тэр хүмүүсийг алуулсан бэ гэдгийг Америк нэгдсэн улсын хууль хяналтын байгууллагынхан болон ерөнхийдөө Америк нэгдсэн улсын гэмт хэргийн ертөнцийнхэн яг ноцох баримтгүй боловч бүгдээрээ маш сайн мэдэж байсан. За ингээд сонинууд нийтлэл гаргаж эхэлсэн. Дараагаар нь ямар нийтлэл гаргаж эхэлсэн бэ гэвэл Ал Капоныг бол Америк нэгдсэн улсын нийгмийн номер 1-р дайсан гэж аль бие ёсоор ингэж цоллож за бүр одоо энэ цоллсон мэдээ за энэ нийтлэл энэ Чикагод болсон явдал нь Америк нэгдсэн улсын тухайн үеийн ерөнхийлөгч байсан Херберт Хүүврийн чихэн төртөл ингэж очиж маш эвгүй байдлаар ингэж туссан байгаа. Гэхдээ ерөнхийлөгчийн сонорт хүрэхдээ одоо зүгээр нэг очих бус энэ Ал Капоне гэдэг хүний талаар одоо бүх төвчний тийм маш дэлгэрэнгүй нарийн мэдээлэлтэйгээр ингэж хүрсэн. За ингээд Ал Капонегийн талаар ерөнхийлөгч мэдсэн даруйдаа бол өөрийнх нь энэ удирдах байгаа Америк нэгдсэн улс гэдэг улс дотор өөр нэг одоо дархан эрэхтэй юм хаан гараад ирчихсэн. За тэр хүн болоогүй бүхэл бүтэн хотыг ингээ худалдаад авчихсан. Өөрийнх нь эзэнт гүрнийг Чикаго хотод байгуулчихсан байгаа. Энэ явдал нь бол ерөнхийлөгчийн уурыг маш ихээр хүргэсэн. За тэрээр ингээд ерөнхийлөгчийн зүгээс яасан бэ гэхээр хууль зүйн сайд болон сангийн яамны сайд нараа өрөөндөө дуудаж уулзаж байгаад энэ Капоне гэдэг харгас амьтныг ямар ч үнээр хамаагүй одоо зогсоо бүх хүчээ дайчил гэдэг ийм ууртаа тушаал гаргасан. За энэхүү Ал Капоне гэгэн хайрын одоо баяр гэгэн Валентины өдөр Чикагогийн гэмт хэргийн ертөнцид ингэж үнэлэхгүй ялалт байгуулж Чикаго хотын гэмт хэргийг бүхэлд нь зөвхөн өөрийн гартаа төвлөрүүлж өрсөлдөгч бүх бүлэглэлүүдээ ингэж дарж авч чадсан боловч за тэрээр өөрийнхөө эсрэг өөр нэгэн том дайсан буюу бараг дийлдэх боломжгүй хэмжээшгүй тийм хүчтэй том дайсан болох Америк нэгдсэн улсын засгийн газрыг өөрийнхөө эсрэг хөдөлгсөн байгаа юм. За ингээд Ал Капонегийн эсрэг Америкийн засгийн газар хөдлөөд эхэлчихлээ. За эхний цохилтыг бол одоо хууль зүйн яаманд ажиллаж байсан маш эрч хүчтэй ухаалаг тийм тусгай ажилтан Элиот Несс гэдэг хүн бол удирдах явуулсан байдаг. За Несс тухайн үедээ бол дөнгөж ийм 26 настай мөрдөгч байсан ирнэ маш тийм ухаалаг хүн байсан. За тэрээр Чикаго хотод очисон даруйдаа хамгийн түрүүнд ямар шийдвэр гаргасан бэ гэхээр ерөөсөө би энэ Чикаго хотын цагдаа нартай бол хамтарч ажиллаж чадахгүй гэдэг одоо ийм дүгнэлт гаргасан. Яагаад гэвэл тэрээр Чикагогийн цагдаа хууль хяналтын байгууллагынхан Ал Капонегийн мөнгөөр угжуулдаг гэдгийг ерөнхийдөө маш сайн мэддэг байсан. За тэрээр ингээд холбооны мөрдөх товчоноос зөвхөн өөрийнх нь тэр итгэж болох үйц хээл хахуул ерөөсөө авдаггүй. За гэр бүл болон одоо хувийн түүх намтар нь маш цэвэрхэн ийм 11 шивдэг мөрдөгчдийг сонгож авч цуглуулад өөрийн гэсэн тийм тусгай багийг бүрдүүлж эхэлсэн Капонегийн эсрэг. За Нессийн энэхүү бүрдүүлсэн тусгай холбооны мөрдөх товчооны баг бол ерөөсөө гол зорилго нь Капонег баривчлах явдал огтоосоо биш байсан. Тэдний гол зорилго юу байсан бэ гэхээр Капонегийн энэ орлогын их үүсвэрүүд болсон тэр нууц архины үйлдвэрүүд тэр нууц агуулгуудыг бол устгаж Капонег эдийн засгийн хувьд бол маш хүнд байдалд оруулж санхүүгээр нь боомлох ийм л зорилготой байсан. За ингээд тэд нөгөө тусгаалсан одоо тоноглолтой тэр хоёрт ачааны машинуудыг
машинуудыг нь одоо замд нь мэдээсийг авч зогсоож баривчлах. За мөн одоо тэр Капонигийн хууль бус архины үйлдвэрүүд рүү дайран орж тэдгээр үйлдвэрүүдийг бол журамсан хураан авч за мөн модон торхон дотор одоо хадгалчихсэн олон мянган тонн виски болон шар харигнуудыг савын нэвдээд шууд ингээ гудамжинд ингэж асгаж эхэлсэн байдаг. Нэг өсөндөө ингээ олон сая долларыг бол зүгээр ингээд гудамжаар урсгаж асгаж эхэлсэн. Капони бол одоо эхлээд юу гэж бодсон бэ гэхээр яг өмнө нь болдогтой адилхан юм ердийн нэг энгийн шалгалтууд явагдаж байна гэж бодсон. Гэхдээ энэ Нес гэдэг мөрдөгчийн багийнхан түүнд одоо маш их хэмжээний хохирол учруулж одоо ихэлсэн учраас Капони бол за ингээд зүгээр байлгаад байж болохгүй юм байна гингуудаа өөрийнх нь сурсан арга буюу авилгахдахын тулд одоо хөдөлж эхэлсэн байгаа. Ингээд Капони Несэд бол ерөнхийдөө $2000 буюу одоогийн аншаар яг $30,000 бол санал болгож ингэж ахуулдах гэж оролдсон байдаг. За ингээд юу болсон бэ гэхээр тэр Нес гэдэг мөрдөгч бол түүний авилгын мөнгийг бол огтоосон авахыг зөвшөөрөөгүй. Ал Капонигийн энэ саналаас одоо Нес гэдэг мөрдөгч татгалцсан талаарх энэ яриа бол гадуур маш хүчтэй ингэж шуугиж газар авч эхэлсэн. За ингээд улмаар энэ яриа нь хэвлэл мэдээллийнхний тэр сонорт хүрсэн учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд бол энэ Нес гэдэг мөрдөгч болон түүний багийнхныг untouchables буюу тийм халдашгүйчүүд гэж цоллож нэрлэж Америкийн нэгдсэн улсын жинхэнэ бааtruуд мэтэр ингэж PR хийж эхэлсэн байгаа юм. За тэд нар үнэхээр энэ Капонигийн бизнест бол одоо Несийн багийнхан бол сая долларын хохирол учруулж Капониг бол баг газруулах шахсан нь бол яавчгүй үнэн. За хэдийгээр энэ Эллиот Несийн багийнхан одоо мафийнхны тэр архийг устгаж, асгаж, гудамжинд ингэж шоу хийж байсан ч тэд нэр яг үндэ бас Капонийг бол дарж авч чадаагүй. За харин Капонийг хэн дарж авсан бэ гэвэл Капонигийн эсрэг чиглэсэн хоёр дахь давлгаа буюу эхнийх нь энэ сангийн яам байсан шүү дээ. Хууль зүйн яам байгаа юм шүү дээ. Ерөнхийдөө чинь хууль зүйн яам болон сангийн яам хоёр тушаал өгсөн. Тэр сангийн хууль зүйн яамныхан бол энэ байдлаар ингээд тэмцэж байгаа. Яг амжилттай тэмцсэн. Гэхдээ дарж авч чадаагүй. Харин жинхэнэ дарж авсан нь бол тэр сангийн яамны зүгээс энэ гаргасан тусгай нэгтлэн бодогчдын багийнхан гэж шийдэж болно. За Америкийн нэгдсэн улсын засгийн газраас тэр Капонигийн эсрэг энэ хоёр дахь дайралтыг бол одоо Америкийн нэгдсэн улсын татврын албаны тусгай мөрдөгч болох энэ Фрэнк Вилсон тэргүүтээ хүмүүс бол хийсэн байгаа юм. Орчин үед бол үүнийг одоо эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан гэж бол нэрлэдэг байгаа. За тухайн үед Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээс бас нэг тийм хууль баталсан. Тэр нь юу байсан бэ гэвэл хууль бус орлогоос ч гэсэн улс татвар авах ёстой гэдэг одоо ийм шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэр нь бол энэ багийнхны хамгийн гол одоо бууг орлох зэвсэг болж хувирсан гэж бол хэлж болно. За ингээд холбооны засгийн газар Капонийг бол одоо гэмт хэргийн тодорхойлогч хүн амны хэрэгтэн зэргээр одоо нотолгоо цуглуулж нотолж чадаагүй боловч татвараа нуун дарагдуулсан хэрэгээр бол ингээд шоронд хийхээр шийдээд энэний араас маш хүчтэй ажиллаж эхэлсэн байдаг. За гэтэл Мэн Ал Капони гэдэг хүн чинь өөрөө бас тийм ухаалаг айхтар залтай хүн байсан учраас өөрийнхөө одоо $1.5 тэрбум одооны ханшаар жилдээ олдог хүн хэрнээ өөрийнх нь нэр дээр нэг ширхэгч байшингүй, нэг ширхэгч үйл хөдлөх хөрөнгөгүй, бүр нэг ширхэгч машингүй. За тэр байтугай банкныхын дансанд хүртэл $1 ч байгаагүй. Ийм цэвэрхэн хүн байсан. За ингээд Фрэнк Вилсон тэргүүтээ эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх албаныхан Ал Капонитой холбоотой нийтдээ 2 сая гаруй юм хуудас баримтуудыг хурааж, цуглуулж ингэж өдөр шөнөгүй шалгаж эхэлсэн. Ингээд олон сар үргэлжилсэн баг ингэж сөхрөнгөө автцаа шалгасны эцэст Ал Капонигийн одоо нэгэн мөрөөдө тоглоомын газрын орлого зарлахын дэвтрээс одоо нэгэн жижигхэн нотолгоог бол олж авч чадсан байгаа юм. За тэрхүү дэвтэр дээр маш тодорхой байдлаар Ал Капонид хэдэн доллар өгсөн. Тэр бол Ал Капонигийн одоо тэдэн хувьтай тэнцэх мөнгө гэж одоо ингэж бичсэн юм гар бичмэлийн тэмдэглэлийг олж авсан нь энэ эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх багийнхны хувьд одоо хамгийн том сэжүр болсон байдаг. Яагаад гэвэл энэ Ал Капони ч одоо албан ёсоор ямар ч орлогогүй хүн байгаад байгаа байхгүй. Гэтэл энэ ч орлого олсон гэдэг ийм одоо баримт тэмдэглэл гараад ирчихэж байгаа. Яг энэ дээр дөрөвж ажилласан байдаг. За яг энэ жижигхэн зүйлээ одоо бид нар жижигхэн чулууга автоолгох ёстой юм байна гэж Фрэнк Вилсон үзээд Капонигийн мафийн ягтлан бодогчийг бол мөрдөн хайж олж илрүүлсэн гутаа амь насыг нь хамгаална одоо гэрчийн хамгаалтанд авна гэдэг бодцолтойгоор бол гэрчээр татаж авсан байна. Нэгэнт ийм боцныг мэдсэн одоо Капони бол тухайн үед маш хүчтэй цочролд орсон.
За ингээд тэрээр бол эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх тасгийн мөрдөгч Фрэнк Вилсоныг бол устгуулахаар Нью-Йорк хотоос хөлсний ялуурчдыг Чикагод дуудаж авчирсан. Яг нөгөө өрсөлдөгчдөө дарддаг байсан замаараа л явсан гэсэн үг. За гэтэл эн чинь одоо нэг юм бодож байгаа. Удаан хугацаанд чимээгүй байсан нэг хүн энэ үед гэнэт гарч ирсэн. За тэр хүн бол Ал Капонид одоо өөрийнх нь тэр гэмт хэргийн ертөнцийг өвлүүлж байсан Ал Капонигийн гэмт хэргийн хамгийн том багш одоо түүний одоо нэг ёсондоо нэгэн үе одоо босс нь байсан тэр Johnny Torrio гэдэг энэ хүн буцаад гарч ирсэн. За тэрээр Ал Капониг бол одоо тусгай ажилтныг хөнөөх гэж байгаа гэдгийг бол ингээ мэдсэн учраас Капонид хандаж энэ холбооны засгийн газрын тусгай ажилтныг авнаа гэдэг нь бол амин хорлсонтой ижил хэрэг юм аа. За хэрвээ чи тэр хүнийг авчихах юм бол цагдаа нар холбооны мөрдөх товчооных нь чамайг газрын гаваар нуугдсан чамайг яаж хийж яагаад олоод гаргаад ирнэ. Тэгээд чамд ямар ч хамаагүйгээр ял өгөөд шоронд чамайг хатаачна. Энэ цагдаагийнхан одоо холбооны засгийн газрын тусгай ажилтнууд бол одоо нэгээ ингэж өмөрдөг ийм хүмүүс байдимаа гэж Капонид бол хэлж ингэж ятгах чадсан байгаа. За ингээд тухайн оны 10 дугаар сард энэ том мафийн толгойлогч энэ том гэмт хэрэгтэн маань ердөөс одоо татвараа нуун дарагдуулсан гэдэг үндслээр эрүүгийн хэрэг үүсгэж за түүнтэй холбоотой шүүх хурал эхэлсэн байдаг. Гэхдээ шүүх хурал Чикаго хотод болох байсан учраас Ал Капоне өөртөө маш ихтгэлтэй байсан. За яагаад гэвэл Ал Капоне тэр шүүх хурлыг удирдах явуулах шүүгчдийг бол айл хэдийнэ хахуултаад өөрийнх нь талд оруулчихсан. За мөн шүүх хуралд одоо хөндлөнгөөс суудаг тэр иргэдийн төлөөлөгчдийг хүртэл бол урьдчилж олоод хахуулчихсан байсан. За ингээд өөртөө маш ихтгэлтэй сууж ирсэн чинь за гинт одоо Капонегийн тэр архины үйлдвэрүүдийг устгаж одоо маш их хохирол учруулж ирсэн тэр мөрдөгч Джеймс Вилкерсон гэдэг одоо хүн гэнэт шүүхийн танхим дотор орж ирээд тангарахтны шүүгчдийн бүрэлдэхүүнийг за мөн тэнд байсан нөгөө иргэдийн төлөөлөгчдийг бүгдийг нь солих юм тушаал буулгасан байдаг. Одоо шүүгчд тушаал буулгаж байгаа. Тэр нь засгийн газрын одоо жуух бичгтэй буюу одоо засгийн газрын тэгж одоо шийдвэрээр ингэж солих юм шийдвэр танилцуулсан. За ингээд Капонегийн нөгөө хахуултсан байсан хүмүүс нь танхимаас гараад тэдний оронд бол огт танихгүй хахуул өгөх ямар ч боломжгүй тийм өөр шүүгчд өөр иргэдийн төлөөлөгчд орж ирээ суусан. За ингээд шүүх хурал хэдэн 7 хоногийн турш ингээд үргэлжлээд эцэст нь тангарахтны шүүхээс түүнийг 1.2 сая долларын татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг ийм одоо гэмт хэрэгээр буруутгаад шорон дотор энэгээр нь дамжуулаад 11 жилийн хорих ял оноолсон байгаа. За ингээд Капонег эхлээд бол Америкийн нэгдсэн улсын Жоржиа мужидах Атлантагийн тэр холбооны шоронд бол хориж эхэлсэн байдаг. Гэтэл Капоне яасан бэ гэхээр тэр шорон дотроо одоо шоронгийн даргаас нь эхлээд шоронгийн бүх хоёгуудыг бол яг нөгөө сурсан замаараа бол хахуултаад бүгдийг нь ингэж өөрийнх нь хяналтанд оруулж контролдоод хүссэн үедээ утсаар ярьдаг. За утсаар ярихдаа нэгж алсын занаас Чикаго дахь өөрийнх нь мафийн бүлэглэлийн өөрийнх нь доор ажилладаг хүмүүс рүү яриад өөрийнх нь эзэнт гүрний үйл ажиллагаа ингэ шоронгийн ханны цанаас удирдах эхэлсэн байгаа. За гэтэл Америкийн нэгдсэн улсын засгийн газар түүний одоо энэ булчимгийн үйлдэл одоо ингээд байна гэдг нь бол олоод мэдчихсэн байдаг. За ингээд тэд нэр түүнийг гадаад ертөнцөөс одоо бүр мөсөн ямар ч тийм найдваргүйгээр тусгаарлах ийм газар хайж эхэлсэн. За ингээд үр дүнд нь Америкийн нэгдсэн улсын тэр Сан Франциско мужийн хотын тэр буланд байрладаг хүүтэн усаар хүрээлэгдсэн хуучин тийм усан цэргийн бааз байсан нэг арал дээр оршдог тэр Алькатрас гэдэг алдартай хорих ангийг одоо домогт шорон шүү дээ. Тэр шоронг бол сонгосон байгаа. За ингээд түүнийг Алькатрас руу ингээд шилжүүлсэн. За Капоне тэр Алькатрасад ирэх үед бол шоронгийн удирдагч одоо шоронгийн захирагч нь бол түүнд хандаад за энд чамд ямар ч тусгай хангамж гэж байхгүй, чамд нэр гэж байхгүй, чи бол хоригдол номер 85. Чиний мөнгөнд ямар ч үн цэнэгүй гэж шууд анхааруулсан. Нэг ёсондоо бол одоо маш хатуу сануулга өгсөн гэж хэлж болно. За тэр шорон дотор ингээд сонин унших, гаднаас очиж хүлээж авах, уулзалт хийх гэдэг энэ бүхэн бол хориотой байсан. Капонегийн тэр бусдыг хахуулдах, айлхан сүрдүүлэх тэр арга барилууд нь тэр шорон дотор огтоосоо үйлчлээгүй. Ингээд тэрээр шоронгийн одоо яадаг болсон гэхээр шал угаадаг болж эхэлсэн. За яг үүндээ энэ маш баян тансаг амьдэрсэн, маш их эрх мэдвтэй бүгдийг удирдах контролдог байсан энэ хүний хувьд бол шорон дотор шал угаагаад сууж байна гэдэг бол маш том доромжлол байсан. Ал Капоне бол өөрөө Америкийн нэгдсэн улсын
одоо хамгийн том тухайн үеийнхэн болон бүх цаг үеийнхэн хамгийн хүчирхэг мафийн толгойлогч байсан гэдэг тэр хүчтэй тэр нэр хүнд сүрэг хүч нь бол Алькатразын шоронд хоригдож байсан тэр маш хэрцгий алуурчид болон бүр цуврал алуурчид гээд янз бүрийн хүмүүс байгаа тэднэрт бол ямар ч нөлөө үзүүлээгүй. Ингээ бусад хоригдлууд ерөнхийдөө түүнийг одоо хитрхи хигжүүн байна гэж үзэн гутаа шууд бүгдээрээ нийлээд ингэж дээрлэхэж зодож бүр нэг удаа одоо Джеймс Лукас гэдэг хоригдол бол түүнийг угаалгын өрөөнд дотор хайчаар гидсрүүн дүрж ингэж шархтуулсан ийм тохиолдол хүртэл гарсан баримтууд бол байдаг. Гэхдээ тэр бүх дээрлэхээс дарамтуудаас илүү өөр аимшигтай зүйл Капоныг дотроос нь адж эхэлсэн. Тэр юу байсан бэ гэвэл энэ сэтгэл зүйтэй холбоогүй энэ бие махбодны өвчтөлтэй холбоотой байсан. Тэмбүү өвчин байсан. Капоныгийн хувьд яг нь залуудаа тэгж угаасаа хууль бус буруу замаар явсан учраас тэр бие үнэлэгчдтэй хит их оролцогдож байгаад за бие үнэлэгчдээс бол тэмбүү өвчин аваад за тэр өвчин ингэж удаан хугацааны туршин нуугдмал үедээ явсаар хагаад эцэст нь тэр түүнийг Алькатразын шоронд бол хоригдож байх үед нь түүний тарих болон мэдрэлийн систем рүү тэмбүү өвчин нөлөөлж эхлээд нэг ёсонд одоо эцсийн шатанд орсон гэж хэлж болно. За ингээд түүний оюун ухаан ерөнхийдөө бүрэн самуурч хин юм хардаг болж заримдаа өрөөндөө ганцаараа шүнжэнгөө дуудаж утгагүй зүйлийг ингэж орилж ганцаараа ярьдаг болсон. За энэ хүн нэгэн цаг үед Америкийн нэгдсэн улсыг айдас давтуулж олон сая долларын хөрөнгөтэй хамгийн хэрцгий загалмаатсан эцэг гэгдэж байсан энэ Ал Капоне гэдэг хүн Алькатразын тэр төмөр торны цаана бол ямар ч найз нөхөдгүй, ямар ч мөнгөгүй, эрх мэдэхгүй, за тэр байтугай бүр хамгийн харамсалтай нь эрүүл саруул ухаанчгүй ийм л нэг өрөвдөлттэй амьтан болж хувирсан байгаа. За ингээ эцэст нь юу болсон бэ гэхээр 1939 оны 11-р сард Ал Капоне арай ядан ингэж амьд мэд шоронгоос судлагдаж чадсан хугацаанаас өмнө. Гэхдээ шоронгоос гарч ирэхдээ тэрээр урдын ихэмсэг байдлаа бол бүр мөсөн автаж загалмаатсан эцэг биш харин өвчин шаналлаа идэгдсэн тийм оюун ухаан нь самуурсан хөл дээр арайхийн тогтож байсан амьд үхтэл болж хувирсан байсан. Засгийн газар түүнийг сайн хүмүүжсэн учраас нь бол эрт суллаагүй. Харин түүний одоо тарихыг баг багаар идэж устгаж исэн тэр тэмбүү өвчин нь эцсийн шатанд ороод Ал Капоне гэдэг хүн хэндэж ямар ч аюул учруулах чадваргүй ердөө л ийм нэг өрөвдөлттэй амьтан болсон гэдгийг эмчнэр баталж тогтоосон учраас засгийн газраас түүнийг одоо суллах шийдвэр гаргасан байгаа юм. За Капоныг одоо шоронгоос гарсны дараагаар энэ Балтиморын Джонс Хопкинсийн одоо эмнэлэг болон тэр бусад бүхий л Америкийн нэгдсэн улсад байдаг сайн эмнэлгүүдээр бол түүнийг гэр бүлийнх нь бол эмчлүүлэхээр дагуулж явсан боловч ямар ч амжилтыг олоогүй эмчилгээ авахаасаа нэгэнт өнгөрчихсөн байсан. За улмаар эмчнэр Ал Капоне сэтгцэн одоо сорил хийж үдсэний дараагаар 40 нас хэдийнэ гарчихсан байсан Капоне гэдэг хүний оюун санаа яг л 12 настай хүүхдийн шиг болцоод дороотчихсан байсныг бол тогтоосон байгаа. За ингээд эхнэр Мэй Капоне нь бол ерөнхийдөө бодит айдтай эвлэрсэн. За ингээд нөхрөө Флорида мужидах одоо Palm Island-д байрлах өөрийнх нь тэр тансаг хувийн эдлэндээ дагуулж очоод нөхрийнхэн амьдралын сүүлийн мөчүүдийг тэнцэн нь амар тайван хамтдаа аз жаргалтай өнгөрүүлэх ийм шийдвэр гаргасан. Ер нь бол тэр эдлэн дотор бол одоо маш их зүйлс болж өрнөсөн. За ер нь бол яг юу болсон бэ гэхээр яг л тийм сүнстэй байшин болж хувирсан гэсэн үг. Капоне ерөнхийдөө байнга тийм хий үзэгдлүүдийг ингэж харж өнгөрсөн цаг хугацаанд өнгөрсөн амьдралдаа тэгж өөрийнх нь устгаж алах хөнөөх шийдвэр гаргаж байсан тэр бүх одоо дайснууд нь за мөн одоо гигэн Валентины өдөр буудаж алах тушаал өгсөн тэр одоо 7 хүмүүс гэх мэтэр тэр одоо өөрөөс нь болж амиа алдчихсан тэр бүх хүмүүсийн сүнснүүд хий үзэгдлүүд түүний Флорида мужидах тэр эдлэн газраар нь зочилдог болсон. За Капоне яг нөх хий юм хараад байгаа юм л та өөрөө нөө сэтгцэн асуудалтай болсон болохоор тэрнээс нөө жинхэнэ сүнснүүд ч ирээгүй л ах. За тэгээд Капоне ингээд яасан гэхээр өдөржин шүнжин тэр бүх одоо харж байгаа хий үзэгдлүүдээс уучлалт гуйж ингэж уйлдаг одоо нэг ийм л өрөвдөлттэй байдалтай болж хувирсан. За харин түүнийг ингэж одоо гарцуурч байх зур Капонегийн тэр Чикагод ах одоо түүний гэмт хэргийн эзэнт гүрэн бол аль хэдийнэ өөр шинэ эзэдтэй болчихсон байсан. За одоо мэдээч угаасаа тодорхойлолтой тэр хүн чинь одоо яаж тэр бүхнийг удирдах явах вэ? Хэн удирдах байсан бэ гэвэл Ал Капонегийн өмнөх туслахууд одоо энэ Капонегийн байгуулсан эзэнт гүрнийг бол залхамжилж аваад удирдах байсан. За улмаар тухайн үед бол Америкийн нэгдсэн улсын тэр
түүхэнд хамгийн буруу шийдвэрүүдийн нэг болох хуурай хууль бол цуцлагдаж арх болон бусад зүйлсийг чөлөөтэй худалдаалж эхэлсэн учраас Ал Капонигийн тэр Чикаго хот дахь мафийн гэмт хэргийн эзэнт гүрэн бол архины бизнесээс босож гараад мөрөөдөө тоглоом болон биеийн үнэлэгчид за мөн үйлдвэрчний эвлэлүүдийн мөнгийг дээрэмдэх гэх мэтэр иймэрхүү өөр бизнесүүд рүү бол шилжчихсэн байгаа юм. За тэдгээр шинэ боссууд бол ерөнхийдөө ингэж хуучин загалмайлсан эцэг Ал Капониго эргэж тойрхон битгий түүнтэй бүр холбогдохыг ч хүсгээ бодож ингэж бүрэн зайгаа барьсан гэж ойлгож болно. За ингээ 1941 оны 1-р сарын 21-ний өдөр Капонигийн тархинд нь цус харвсан. За эхнэр нь тэр эдлийн газартаа бол түүнийг асарч совилж байсан боловч энэ цус харвалтаас хэдхэн хоногийн дараа тэрээр нэмж уушигны хатгалгаа туссан. За нэгэн түүний байдал ингээд маш дорцсон. За бараг л ингээд тодорхой болсон учраас 1947 оны 1-р сарын 25-ны өдөр ингээд домогт загалмайлсан эцэг Ал Капони маань 48 наснда зүрхний шигдээсээр гол нас барж байгаа. Амьсгал хурааж байгаа. Нас барж гин гэж ярихаар иймэрхүү хүмүүсийг ярихаар зарим хүмүүс бас шүмжтэй байлаа өгсөн гэж ярмаар гээд. За тэр ч яах вэ? Ямар ч гэсэн ингээд хорвоогоос буцаж байгаа. За ингэж Америкийн түүхэн дэх хамгийн олон хүнийг устгасан хамгийн харгас гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч бол гудамжинд дайсныхан суманд өртөж биш. За харин ганц ч найз нөхөдгүйгээр ухаан санаанууд бүрэн самуурсан байдалтайгаар гэр бүлийнхнийхэн гар дээр ингэж маш чимээгүйхнээр өрөвдөлтөй байдлаар бол ингэж нас барсан. За түүнийг гэрийнхэн нь Чикаго хотын тэр Кармел уулын оршуулгын газарт бол маш даруухан байдлаар бол оршуулсан гэдэг. Гэхдээ энэ Ал Капони гэдэг хүн бол өөрийн гэсэн тийм өвтэй, өөрийн гэсэн legacyтэй хүн гэдэгтээ бол маргах хүн бол байхгүй. За тэрээр маф гэдэг зүйлийг бол гудамжны жижиг хэмжээний дермийн бүлэглэлээс бол хэдэн тэрбум долларын эргэлттэй улс төртөө сүлбэлтсэн тийм корпорац болгож хувиргасан анхны хүн байсан гэж хэлж болно. За Холливуудын кино урлаг хүртэл бол түүнээс сэдэл авч загалмайлсан эцэг, Scarface, Untouchable зэрэг маш олон кинонуудыг бол бүтээсэн. За тэрээр хэдийгээр энэ Бруклиний ядуу гудамжнаас төрөн гарч хууль цаазыг уландаа гიშгэн хаан ширээнд Чикаго хотод очиж сууж чадсан боловч за эцсийн дүндээ түүний хүчирхийлэлээр олж авсан эрх мэдэл бол хизээч мөнх оршдоггүй гэдгийн тэр хүн энэ хүн Ал Капони маань бол хамгийн тод бас хамгийн гонигтай жишээнүүдийн нэг болж үлдсэн гэж хэдүүлээ бол харж болно. За ингээд өнөөдрийн та бүхэндээ бэлтгэж хүргэсэн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Сонирхолтой, бас сургамжтай, ер нь бас аятайхан дугаар боллоо гэж итгэж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай. Хэрвээ бичлэгийг энэ хүртэл үзээд тань таалагдсан. За мөн хэрвээ subscribe дараагүй бол subscribe дарвал маш их баярлалаа шүү. Баярлалаа.